төвчөрснээр тоглолтыг хэлж байна. Эхний давталгааг Хов Чанхруу tiin. Өнөр оролцсон. Бүртгэн бол маш тузаан байгаа. Батмандах шийдэлтний амжилттай болсон. Тоглолтын эхний 3 оног багтаа авчирч чадлаа. Мөнх цолбоо Эстербагийн бүс рүү орж ирсэн дамжуултыг дааш очирт үлдээсэн. Багийнхаа эхний оног багийн ахлагч авлаа. Зол жаргал. За шийдэлтийг хийсэн давталгаа оногтой болсон. 2 оног Цагаад гаргасан Дүлгөөн. За хамгаалтын шилжилт бол үнэхээр мундаг болж байна. Хэцүү байлаас шийдэлтний амжилттай. Жамсранд орж өөрөө шийдсэн 3 онооны давталгаа оновчтой болсон. За бөмбөг бас орох дуртай байна да. Ардаа өгсөн отон жаргал зөрөөд орсон дамжуулсан 3 онооны давталгаа амжилттай болсон. Батман Батуй бөмбөг дээр 3 онооны давталгаа амжилттай болсон. Батуй 3 оноо дамжуулт шилцээр мөнх цолбоо дээр ирсэн. Мөнх цолбоо давтлах хэрэгтэй. Балчинамын давталгааг Ашуугчнаар амтсан гэж үзэж байгаа юм байна. Самалтыг авч байгаа маань Дархын Найтугаас. Дамжуултыг таслсан тулга давталгаа амжилттай болгосон. 2 оноо багтаа авчирч багийн 20 дахь оноо. За. Сараас өмгийг авсан. Тулга Олон зай шийдэлтний амжилттай За хаста гой дамжуултыг гаргаад өгсөн дөө давталгааг амжилттай болгож шатлаа тэнцэл Батуйг эргээ гараад ирсэн. Зол жаргалын давталгаа амжилттай болсон. Дархын Найт багаас заасралаг зохиолжээ. Зүүн дээр нь слайерсэн. Доошо идэрж авлан нэгээр адгаад өгсөн. Ямар гой давталгаа вэ? За идэр харагч шүүн тоглолтоос харахад давталгаа оновчтой болсон. Зол жаргал Батуйг маш холоо шийдсэн. Азагийн Батуйг 3 оног авлаа. Уд очир Жамсранд орж Батуйг маш олоос 3 онооны давталгаа амжилттай нэмэлт нэг шийдэлтийг Азагийн Батуйг хийгэр боллоо. Мөнх баруун дайраад явсан дамжуултыг өгсөн маш олоос 3 онооны давталгаа оновчтой болсон. Тулга найдвартай орсон. Буцаагаад за хитрхийн ойлгомжтой дамжуулт таслагцсан аврагшаа хүний илүүтэй урдан давталгаанд гарч ирсэн. Идэрж авлангийн төгсгөл амжилттай. Тоолох юм байна. Дамжуулсан идэрж авлан 3 онооны давталгаа амжилттай болсон. Дүлгөөн дамжуулсан мөнх цолбоо хамгаалагч аргалаад 3 онооны давталгаа амжилттай болсон. Мөнх цолбоо Батуйг за хөлбөр явж байгаа. Задлаад өгсөн Жамсранд орж 3 онооны давталгаа амжилттай болсон. За өөрөөсөө бүтэн талбайг туулж хумаад гаргасан Баяр хүү Олон зай шийдэлтний амжилттай. Хов Чанхруудын давталгаа Батуйг доошоо өгсөн 2 оног авч чадсан. Багийн шахсан хамгаалалт дамжуултнаар эзэндээ ирсэн. Уршаа ганцаараа гарч ирсэн давталгаа оновчтой болсон. Энэ өөр аваад явсан өсгөөр дууны зэн давталгаа оновчтой нэмэлт нэг шийдэлтийг хийгэр боллоо. За буцаа дуушаа гараад ирсэн. Ингээд хоёр үзэгчтэй 2-ын тоглолтын дооны харьцаа 95-85-ын харьцаатай 10 онооны зөрүүтэй өндөрлөж байна. Дархан United Dog холбооны цомын шигшээ 8-д шалгарлаа. Зангстер төдий дараагийн учраа өнгөрсөн улирлын үндэсний дээдлэгийн авраг хасын хөлгүүд оноолтоор таарж байна үзэгчтэй.